Техникийн спиртээр гар хариуцагч үйлдвэрлэсэн гэх Monos Cosmetic компанид 3 сая төгрөгийн торгуулийг ногдуулсан байна. Monos Cosmetic болон Nahia Ampix компани зүгээс мэдээллийг гаргаж, техникийн спирт бус хүнсний 3 дугаар зэргийн этилийн спиртээр гар хариуцагч хийсэн гэж олон нийтэд мэдэгдээд байсан. Харин мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Монгол улсын стандартад 3 дугаар зэргийн этилийн спирт гэж байхгүй. Энэ төрлийн спирт нь техникийн спиртэд тооцогддог гэж мэдээлсэн юм. 10 онд гар халдваргүйжүүлэх бэлтгэл үйлдвэрлэх Монгол улсын стандартыг баталсан байдаг. Үүнд 96% хатуулагтай тансаг зэргийн хүнсний спиртээр гар халдваргүйжүүлэх бэлтгэлийг үйлдвэрлэнэ гэж заажээ. Харин 93%-аас доош хатуулагтай этилийн спиртийг техникийн зориултаар ашиглах стандарттай юм байна. Өөрөөр хэлбэл техникийн зориулттай этилийн спиртийг гадаргуу цэвэрлэх хүнд хөнгөн үйлдвэр болоод барилгын материал, хөөсөнцрийн үйлдвэрт ашигладаг байна. Гэвтэл техникт ашиглах спиртийг хүний биед зориулагдсан бэлтгэлд ашиглах нь хоруу чанартай гэдгийг мэргэжлийн хэлтийн ерхий газраас онцоллоо. Ямар бүтээгдэхүүнээр энэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж ирсэн бэ гэхээр техникийн этилийн спиртээр тухайн гар халдваргүйжүүлэх бэлтгэлийг үйлдвэрлэж ирсэн. Тэгэхээр одоо энэ Монгол улсад мөрдөгдөж байгаа гар халдваргүйжүүлэх бэлтгэл, үжилгүйжүүлэх бэлтгэлд бол техникийн этилийн спиртээр биш, тийм үү? Хүнсний тэр дотроо тансаг ангиллын 96 градусаас багагүй хатуулагтай спиртээр энэ гар халдваргүйжүүлэх бэлтгэлийг үйлдвэрлэнэ гэж заагаад өгсөн. За энэ нь бол хяналт шалгалтаар бусдад тогтоогдож захиргааны арга хэмжээ авагдаж явсан ийм учиртай. Monos Cosmetic, Nahia Ampix компаниуд нь техникийн спирт ашигласан зөрчлөөс гадна ариутгал халдваргүйжүүлэх бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл байжээ. Түүнчлэн үйлдвэрлэлээ шаардлага хангаагүй орчин нөхцөлд явуулж байсныг шалгалтаар тогтоогод байна. Мэргэжлийн хэлтийн ерхий газраас 310 мг савлгаатай 1296 ширхэг, 50 мг савлгаатай 3360 ширхэг санитас нэртэй халдваргүйжүүлэгч бүтээгдэхүүнийг лацдаж битүүмжилжээ. Мөн тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож лабораторид шинжилүүлэхээр өгсөн байна. Гар ариутгагч тийм ээ гар халдваргүйжүүлэх одоо гелийг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтөд улсын хэмжээнд одоо 3 аж ахуйн гэж байгаа тусгай зөвшөөрөл авсан. Стандартын дагуу яг хүнсний зориултын этилийн одоо тансаг зэрэглэлийн 96% хатуулагтай спиртээр үйлдвэрлэж байгаа ийм үйлдвэрүүд байсан шалгалтын явцад. Бусад улс оронд техникийн зориулттай этилийн спиртийг гар ариутгагч хийхэд хэрэглэдэгч Монгол улсын хувьд хүнсний тансаг ангиллын 96% хүнсний спиртээр үйлдвэрлэнэ гэсэн стандарттай. Гэтэл Monos Cosmetic болон Nahia Ampix компани энэхүү стандартыг мөрдөөгүй байна. Тиймээс зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцоолжээ.